Монгол Улсын Захин хөгжил инновац харилцаа холбооны яам бүгд найрамдах Казахстан Улсын Захин хөгжил инновац сансрын аж үйлдвэрийн яам хооронд харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах сан жижиг байгууллаа. Энэ хүрээнд дижитал эдийн засгийг хөгжүүлэх сансар судлалын чиглэл талууд хамтран ажиллахаар боллоо. Казахстан Улсын Астана хабад 1500 гаруй гарааны бизнес боожиж байгаа бөгөөд жилдээ 600 сая Америк долларын бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлдог. Иймд тус улстай хамтарч гарааны бизнест эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр харилцан туршлага солилцох хамтран ажиллахаар тогтвоо. Монгол улс нь гарааны бизнесийг дэмжих, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд виртуал бүс дэх мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн хөнгөлөлт үзүүлнэ. Сансар судлалын чиглэлд Казахстан улсын төрийн өмчөд Казахстан гараж Сафари компани болон Монгол улсын ICT Group хооронд хандан судалгааны хиймэл дагуулах хөөргөх чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Захин хөгжил инновац харилцаа холбооны яам хувийн хвшлийн санаачлагыг дэмжиж хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нээлттэй хамтран ажиллаж байна. Энэ нь Монгол улсад анхудаа хувийн хвшил санаачлаад эдийн засгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийж, хиймэл дагуулыг захиалгаар хийлгэж 2027 онд хөөрөхөөр бэлдэж байгаа юм а. Хиймэл дагуулыг хөөргснөөр барилга, уул уурхай, газар тариалан бүтээн байгуулалтын салбарт хандан судалгааны зургуудыг 10 гаруй цаг тутамд тасралтгүй авах технологийн дэвшлийг бий болгоно. Кибер халдах зөрчлөө тэмцэх нийтийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар нь OPSEC-ийн Монгол дахь анхны засгийн газрын түвш байгуулга боллоо. OPSEC нь кибер аюулгүй байдлын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн гэрчлэгээ олгодог. Мөн кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшүүлэх сургалтаараа дэлхийд тэргүүлэгч байгуулга юм а. Эргэлт төрийн 86 байгууллагын 1251 үйлчлэгийг E-Mongolia-гаар дамжуулан захимаар авч байна. Харин нийт ахмадын 60% нь тус үйлчлэгийг авч чаддаггүй. Тиймээс ахмадуудыг чадваржуулах, захим орчны зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх төслийг Захин хөгжил инновац харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж байна. 21 аймаг болон Сумд нийслэлд 300 гаруй хурдан цэг бий, гар утасгүй эсвэл E-Mongolia-г ашиглах боломжгүй эргээд хурдан цэгүүдээр үйлчлүүлэн төрийн үйлчлэгийг авах боломжтой. Хурдан цэгээс иргэдэд иргэний өмнөх дахин авах, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсрэгт лавлгаа, эмнэлэгт цаг авах, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлгаа, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 гаруй лавлгаа тодорхойлт мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой. Цаашид энэ үйлчлэгийг 1000-д хүрэхээр ажиллаж байна.